Монгол Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын үндсэн хуулийн 41-ийн 1 заасанчлан ерөнхий сайд нь төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын их хурлын өмнө хариуцдаг билээ. Шил ажиллагаа гэх улс төрийн сурчлагын зорилготой нэр томьёог хууль зүйн хүрээнд авч үзвэл нээлттэй мэдээллийн ил тод байдалтай холбоотой буюу шилэн дансны тухай хууль, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, авилгын эсрэг хууль болон бусад хуулийн биелэлтийн талаарх мэдээлэл гэж ойлголоо. Нээлттэй ил тод байдал нь авилга, хээлх ахуйл, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх үр дүнтэй арга хэлбэр гэдгийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаад талархалтай хандж байна. Гэвч ерөнхий сайдаас өгсөн мэдээллийг нягтлахад нээлттэй ил тод байдлыг тогтоосон хуулийн биелэлтийг хангалттай хариуцсан ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарч байна. Учир нь засгийн газар хууль хэрэгжүүлэх гэхээс илүүтэйгээр улс төрийн ашиг хонжоо олох зорилготой ямар нэг ажиллагааг зарлан тунхилдаж зөвхөн тэр хүрээндээ баригдан ажиллаж байгаа нь хууль хэрэгжүүлэх үндсэн чигүүрэгт нийцэхгүй байна. Ямар нэг ажиллагааг цэрэг цагдаагийн байгууллагаас өөрсдийн үйл ажиллагааны онцлогтойгоор холбогдуулан зохион байгуулдаг. Харин эх орондоо иргэний арчилсан нийгэм зохицлоохыг эрхэм зорилгоо болгосон арчилсан үндсэн хуулийн дагуу байгуулагдсан засгийн газар нь хуулийн биелэлтийг хангаж ажиллах үндсэн чигүүрэгтэй төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага юм. Тодорхойлбол засгийн газар нь ямар нэгэн ажиллагаа явуулах бус улсын хурлаас баталсан заавал биелэх хүчин чадалтай хуулийг хэрэгжүүлэх, гүйцэтгэх үндсэн чигүүрэгтэй гэдгийг танд онцгойлон сануулж байна. Өнөөдөр нээлттэй ил тод байдлын харилцааг зохицуулж байгаа хуулиудаас тодорхой үр дүнгээ өгч байгаа гол анхдагч хууль нь ардчилсан нам улсын хуралд олонх байх үед буюу 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан шилэн дансны тухай хууль гэдэгтээ хинч маргахгүй. Шилэн дансны тухай хуулийн зорилт нь төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод нээлттэй ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд төрийн болон орон нутгийн өмчт хуулийн этгээд компани, төрийн өмчт үйлдвэрийн газар, улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага, төрийн чигүүрэгт хамаарах ажил үйлчилгээ гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч, мөн төрийн санхүүжилт авч байгаа нам эвсэл бүгд хамаардаг. Өнөөдөр ерөнхий сайд оюун эрдэнэ энэ хууль болон нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар улсын их хурлд ажлаа хариуцж тайлагнах ёстой атал хуулийн хэрэгжилт бус ямар нэг хийсвэр ажиллагааны талаар мэдээлж байгаа нь харамсалтай. Түүгээр зогсохгүй шил ажиллагаа гэх ерөнхий сайдын танилцуулсан шилэн цэг.gov цэгийн систем болон түүнд байршсан мэдээлэл нь шилэн дансны тухай хууль, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль заасан нийтийн мэдээллийг бүхэлд нь хамарч чадахгүй байна. Улсын хурал дахь ардчилсан намын бүлэг энэхүү санал дүгнэлтээр ерөнхий сайдаас гагцхүү бодит байдал буюу хуулийн биелэлтийг шаардаж байгаа юм. Шилэн дансны хуулийн 6-гийн 10 дахь заалтад шилэн дансны мэдээлэл зарлагын гүйлгээ бүрт түүнд холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийн их хуулбарыг нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан байдаг. 2022 оны үндэсний аудитын газрын шалгалтаар засгийн газрын 13 яамны 12 нь шилэн дансны тухай хуулийг дагаж мөрддөггүй. Шилэн дансанд байршуулах ёстой мэдээллийг хууль заасан хугацаанд үнэн зөв ил тод мэдээлдэггүй гэсэн зөрчил дутагдлыг илрүүлж байв. Түүнчлэн 2016 он хүртэл Монгол улс төрийн нууц мэдээллийг хуулиар тогтоон хамгаалж ирсэн. Гэтэл 2016 онд Монгол Ардын нам улсын хуралд олонх болсон даруйдаа буюу 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр төрийн болон албаны нууцын тухай хуулийг хүч түрэн баталж төрийн нууцаас гадна албаны буюу төрийн байгууллагын нууц гэсэн шинэ ойлголтыг бий болгосон. Ингэснээр маш олон гэрээ болон бусад мэдээллийг нууцад хамруулж олон нийт мэд хэрэггүй болж мэдвэл шоронд орох нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын аль чатны дурын нэг дарга өөрийнхөө үйл ажиллагааг нууцад хамруулан олон нийтээс далдлах боломжийг бүрдүүлсэн нь манай улсад авилга цэцэглэн хөгжих таатай хөрс болсон бөгөөд үүнийг залруулах өөрчлөх тал дээр ардчилсан намын бүлэг тууштай ажиллах болно гэдгийг мэдэгдэж байна. Үүнээс гадна улс төрийн нам нь шилэн ажиллагаанд хамрагдахгүй байна. Шил ажиллагааг хэрэгжүүлж буй ерөнхий сайд оюун эрдэнэ нь өөрийн удирддаг намаа шил гэх ажиллагааныхаа гадна үлдээснийг гайхан анзаарч байна. Эрх баригч намын санхүүжилт шилэн бус ширэн байгааг танд дахин сануулъя. Манай улс авилгын индексээр 2016 он 180 орчим орноос 87 жагссан бол 2024 онд энэ үзүүлэлт 121 болж 8 жилийн дотор 34 нэгжээр ухарсан.
Авилгын аюул занал нь арчлын үнэт зүйлс арчилсан тогтолцоог сулруулж, шударга ёсыг үгүй хийж, доктортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг бөгөөд төрийн доктортой байдал сайн засаглал, эдийн засгийн хөгжил занал хийсээр ирлээ. Тиймээс ширэн биш шилэн төрийг хүсэж байгаа бол авилгын нийгмийг бүтээхийг зорж байгаа бол засгийн газар өөрөөсөө олонхийг бүрдүүлсэн Монгол Ардын нам мөн өөрөөсөө эхлэн үйл ажиллагаагаа шилэн болгож нийтийн манлайл үзүүлэхийг хүсье. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотойгоор улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг уншиж танилцууллаа. Баярлалаа.